Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ товчлог хүргэх кино маань Unfaithful буюу Үнэнч бус гэх нэртэй 2002 оны бүтээл юм. Энэхүү кино маань эхнэр нөхөр болон ном зардаг залуу гэх 3 гол дүртэй. Уг киноны нөхөр болох Эдвардын дүрд жүжигчин Ричард Гир, эхнэр Конигийн дүрд Дайана Лейн, ном зардаг кул залуу болох Полын дүрд Оливер Мартинес гэх жүжигчин тоглосон байна. IMDb дээрх үнэлгээ нь 6.7. За ингээд интроны дараа кинонд орцгоё. I'm the motherfucking Ashhorchlis house. Гол дүрийн хосууд маань нэг хүүхэдтэй бөгөөд түүний нөхөр хүүхэдтэй тавих анхаарал болон халамжийг харуул их сайн эзэгтэй гэдэг нь харагдана. Тэд хотоос зайдуу амьдардаг бөгөөд нөхөр хүүхэд нь ажил хичээлдээ явсны дараа Кони гэртээ хэрэглэх элдв зүйлийг хот руу явж авдаг. Энэ өдөр нь нэлээдгүй хүчтэй салхитай байсан болохоор Кони такси барих гэж хичээдэг ч такси олддоггүй. Ингэж салхинд тогтдог явсаар нэгэн ном тэрсэн залуутай мөргөлдчихдөг. За энэ бол манай бас нэгэн гол дүр болох Пол. Тэд нэгэндээ тусдаж Кони номнуудыг цуглуулan барьж, Пол харин түүнд такси барьж өгөхийг оролдогч бас л такси байдаггүй. За түрүүн мөргөлдөхдөө Кони маань өвдгөө шалбалсан байхыг нь Пол харж, манайх яг энэ дээр байгаа орж шархаа цэвэрлжээд явж болно гэж санал тавьдаг. За ингээд Кони маань ч зөвшөөрч битүү номоор дүүрсэн Полын гэрт орж ирдэг. Кони угаалгын үр орж эмний хайрцагнаас альчуур болон лент аван шархаа цэвэрлдэг. Түүний гарч ирэхэд Пол цай бэлдсэн байх бөгөөд тэд зарим зүйлсийн талаар ярилцсан. Энэ байр нь Полынх биш бөгөөд найз нь Парист амьдардаг. За тэгээд Пол найзынхаа гэрт төр байгаа хэрэг. Кони түүний утсыг ашиглаж хүүхдтэйгээ яран галт тэрэгнээс хоцорсон талаараа ярьдаг. Энэ үед нь Пол гинэт хүмүүс авчран түүний өвдгөн дээр тавихад Кони цоочиж бас жоохон гайхдаг. За ингээд хүүхдтэйгээ ярьж дуусчаад тэд хоорондоо албан ёсоор танилцсан. Намайг Пол Мартел гэдэг. Би 7 сард 28 хүрнэ. Намайг Констанс гэдэг. Би явах хэрэгтэй, жоохон яарад байна гэж хэлдэг. Пол харин түүнийг явахаас өмнө түүнд ном бэлгэлдэг. За ингээд Кони маань гэртээ ирээд хүүхдтэйгээ ярилцаж нөхөртөө болсон явдлын талаар ярин Полтай таарснаа бас тэр такси барихад тусалсан талаар нь хэлдэг. Эдвард зүгээр тоглоом болгоод өнгөрөөдөг л дөө. За ингээд шүнж болж тэд орондоо яг романтиклж байтал хүүхдэн дуудснаар үзэгдэлсэлгдэж өглөө болно. Хүүхдээ хичээлд нь явуулж хаад Пол өгсөн номыг сонирхож байхад дундаас нь утасны дугаартай цаас хумдаг. Ингээд Кони нэгэн метроны буудлын дээрх утасны бүхвээс түүн рүү залгах гэж хагаад болоод тэгснэ ахин залгаад Полдоо ярддаг. Өчигдрийн явдалд баярлаа гэж хэлэхэд Пол хариуд нь манайд ирж хамтдаа кофе уугийг санал тавьдаг. Кони ууж исэн кофегаа тэнд нь орхиод Полынх руу явдаг. Пол түүнд их л хамтдаа байгаа нь илт мэдрэгддэг. Хөрмийг нь тайлхтай хүзүнд нь хурж түүн рүү их л удаанаар ширтдэг. Хараагүй хүнд зориулсан номыг сонирхуулахдаа ч бас гарнаас нь хөтлөө дэмждэг. Ингээд Кони маань түүнд явах хэрэгтэйгээ хэлж нөхрийнхээ ажил дээр очив түүнд зориулж авсан цамцаа өнгөдөг. Би захирал болохоор юу ч өмссөн болно гэд Эдвард цамцыг шууд л өмсөж түүнээс өөр юу хийсэн талаар нь асуухад Кони тэдний найз болох Боб гэх хүнтэй нэгэн дуудлага худалдааны талаар уулзаж ярилцсанаа хэлдэг. Эдвардын ширээн дээр тэдний зураг байхыг харсан Кони өөрийгөө юу л хийгээд байна даа гэж бас хэсэг дотроо боддгоо. Ингээд орой болж тэд гэртээ ирсэн байх бөгөөд Кони тавг уугааж байхдаа их л бодолд автсан харагдана. Эдвард түүнийг анзаарсан ч юу ч хэлэлгүй инээмсэглээд яваад өгдөг. Маргааш болсноор Кони ахин Паулынд ирж байдаг. Тэр түүнд авчирсан аягтай билуугаа өгөөд гэрт нь явж буй хөгжмийг сонсож байтал Пол түүнийг бүжгэнд өрдөг. Бүжиглэж байхдаа түүнээс чи өмнө нь эмэгтэй хүнийг ингэж найрдаг байсан уу? Чамд хэдэн эмэгтэй байсан бэ гэж асуудаг. Харин Пол түүний нүдийг их үзэсгэлэнтэй гэж хэлээд яг үнсэх гэтэл хөгжим нь гацчихдаг. Яг энэ үед Кони ухаан орсон бололтой би энийг буруу гэж бодож байна гэд гарч явснаа хөрмөө авахар буцаж орж иртэл Пол түүнийг шууд л тэврээд орлогоо явдаг. За тэгээ ямар амархан юм бэ нэрээ. Коник бол зүгээр дорн янзлаа хийж байгаа юм чаа. Кони харин энэ бүхнийг бодож метронд маш жаргалтай харж явна. Эдвард маань ч мөн гэртээ харж явах ба
Өнөөх Конигийн дуудлага холдааны талаар ярьсан гэх Боб гэх залуутай таардаг. Эдвард түүнээс ярьсан зүйлийн талаар асуудал Боб юу ч мэддэггүй. Үүнийг сонссон Эдвард мэдээж маш их гайхдаг. За ингээд шөнө болж Эдвард ажлын ширээний хаард сууж байхад нь Кони ирж тэд хөнгөн яриа өрнүүлдэг. Кониг унтахаар явлаа гэхэд Эдвард гинэтхэн түүнээс "Чи надад хайртай юу?" гэж асуудаг. Кони ч мэдээж нөхөртөө хайртайгаа хэлнэ. Кони орлогоо явах үедээ өөрийн цоглуулдаг нэгэн шилэн бөмбөлгийг барьж авснаар үзэгдэл солигдно. Өдөр хоногч өнгөрсөөр Кони нөхөртөө сайн эхнэр, хүүгийнхээ сайн ээж, харин Паулийн халуухан дулаан амраг болж дүрээ хувиргасаар. Паул Кони хоёр нэгэн кафед сууж байх бөгөөд тэднийг нэлурч байхыг нэг залуу их л сүрхий харж байгаад гараад явдаг. Таньдаг хүн нь байсан болоод яанда. За ингээд шүн болж Кони усанд орж байхад нь нөхөр нэрж түүнтэй намайг төгөрчин үүсгэж үүлэн бороог хуралдуулах гэсэн ч Кони илт дургуцэж орондоо орцгоё би дараад байна гэд Эдвардыг орхиод явдаг. Маргааш болж Эдвард түүнээс өдрийн хоол хамт идэх талаар асуудал Кони ийм тийм ажилтай завгүй л гэдэг. Түүнийг өмсөж явах хувцас бэлдэж тавьсан байхыг нь хараад гайхсан Эдвард түүнтэй хамт гэрээсээ гарч явъя гэтэл тэрээр бас л ахин дахин шалтак хэлж гинэтхэн л 12:30-аас Жоржианас гэдэг газар гоо сайханд орох хэрэгтэй гэдгээ марчихсан байна гэхэд нь Эдвард түүнийг үнсээд төрүүлээд яваад өгдөг. Бага байдлаас нь харахад ер нь Эдвард жоохон гадарлаад л байгаа юм л да. Эдвард ажил дээр ирж Жоржианас гэдэг салаан руу залгаад Кони савнар гэх нэрээр 12:30-аас цаг захиалсан тэрийгэ баталгаажуулах гэсэн юм а гэтэл тийм хүн цаг аваагүй гэж хэлдэг. За ингээд Кони жинэд алдаж залуу амиг руугаа явж явах замдаа хоёр найзтайгаа таардаг. Тэд Коник хамтдаа кофе уугээд нэг кафе ордог. Кони ч ороод шууд л Пол руу ярьж би найзуудтайгаа таарчихлаа. Байрны доотлын булангийн кафед сууж байна. Чи намайг хүлээж аваарай гэж хэлээд уцаад тасалдаг. Хэсэг хугацааны дараа тухайн кафед Пол орж ирэх бөгөөд 0 руу явахад нь Кони ч мөн араас нь дагаад ордог. За тэгэл 0-д бамбараараараа эргэж ирээд найзуудтайгаа ярилцсан сууж байтал нэг найз нь араар тавилтын тухай ярьж их гонигтай харагддаг. Иймэрхүү зүйл болсны дараа хизээч сайн зүйл болдоггүй. Миний буцааж болдоггүй ганцхан алдаа бол тэргээд их л хэцүү байсныгаа хэлнэ. За ингээд Кониж Паулын дэрсэн байх бөгөөд найзынхаа ярьсан зүйлээс болж Паулд энэ бүхнийг одоо дуусгая. Тэгээд хин шархлахгүй үлдээ гэдэгч Паул хариуд нь хэрвээ одоо дуусгавал би шархлах байх. Магадгүй хэн нэгнээсээ залхах хүртлээ бай гэхэд Кони "Бурхан минь би чамаас залхах л гэж найдаж байна" гэж хэлдэг. За ингээл умба. Эдвард харин ажил дээрээ байх бөгөөд нөгөө хоёрыг кафед байхад нь сүрхий хараад байсан залуу нь Эдвардын ажилтан байж таардаг. Тэр залуу ажил дээрээ жоохон бэртгчин сан гаргаж Эдвардын дургу хүргэснээр Эдвард түүнийг ажлаас нь халдаг. Нөгөө залуу нь ажлаасаа халагдаж болохгүй би гэр бүлтэй хүн шүү дээ гэхэд Эдвард чи энд гэр бүлтэй байсан шүү дээ гэж хэлдэг. Үүнийг сонсон залуу ч уурлаж чи гэр бүлийн талаар юу мэдх юм? Эхлээд өөрийнхөө гэр бүл санаа тавь, гэр бүлээ сайн хар гэж хэлээд яваад өгнө. Ингээд Эдвард бас нэгэн ажлын хамтрагчтайгаа уулзаж энэ асуудал ажлын шугамар бишээ миний хувийн зүйл байгаа юм. Надад миний итгэж чадах хүн хэрэгтэй байна. Миний эхнэрийг мөрдөөд өгөөч гэж хэлдэг. Энэ хооронд Кони маань гэртээ хоол хийж байх бөгөөд шарж байсан дахиагаа түлээд гой могоож дэвэргээд ёстаалж өгдөг. Уг нь кино эхлэхэд их л нямбай цэгцтэй, гэрийн сайн эзэгтэй байсан. Гэр бүлэрээ орой хоол идэх гэж байх үедээ Эдвард нэг томилтоор Чикаго явахласнаа хэлдэг. Ингээд өглөөчүүлж Эдвард ажил дээр очиж ажиллаж сайн ирж ярилцаж чадахгүй. Харин Кони Паул хоёр бүр кино театрт болцоод тэгээд эндээ юу яагаад л. За ингээд тэдний хамтдаа явж бүг мэдээж өнөөх Эдвардын хөлсөлсөн мөрдөгч зургийг нь дарж авдаг. Эдвард байхгүй болохоор уг нь Кони хүүхдээ сургуулиас нь авах ёстой байсан ч Паултай хамт унтаад нэлээдгүй хоцорчихсон байдаг. За ингээд хүүхэд нь багштайгаа хоёулахнаа сургууль дээр үлдчихсэн байдаг. Ингээд өөрийгөө улам муу болж байгааг мэдэрсэн үү, мэдсэн үү Кони гэртээ хараад уйлаад сууж байдаг.
Тэгээд яг Пол руу залах гэтэл хүүхэд нь ирснээр тэд унтахаар явдаг. Маргааш болж өнөөх мөрдөгч Эдвард ирээд тэр хоёрын зургийг Паулийн амьдардаг газар нэр за ихэвчлэн тэд өдрийн цагаар 2-3 цаг уулздаг гэж бүх мэдээллийг өгнө. За ингээд Кони ч хийж буй зүйлсээ буруу ээж болохгүй зүйл гэдгийг мэдснээр эцэст нь ойлгох бололтой эхэл шийдэмгий Поли гэрлээ явна. Гэрийн хэнтэнд очоод Полиг өөр нэгэн бүсгүйтэй хамт явж байгааг харцдаг. Кони ч тэднийг дагаж нэгэн номын дэлгүүрт нэлэрж явахыг нь хараад шууд Паулийг зохиод нөгөө эмэгтэй рүү ч бас эн чинь хий юм энтергээл дайрч өгнө. Тэгэл Пол дуурлаад дахиад хэд байгаа 5 10 би чиний хувьд яг хий юм бэ энтергээд тэгснээ би дахиж юм байж чадахгүй гэд явах гэтэл Пол хариуд нь ийм байх ч надад таалагддаг гэд Конийг явуулахгүй татаж хангааж үнсэж өнгөөд л Кони ч эсэргүүцэж байснаа нэг мэдсэн өөрөө ч дуртай нарахгүй өөдөөс нь үнсэлцэл тэгэл бороо загсч арахаа. Энэ хооронд Эдвард Полийн гэрийн гадаа ирээд орох гэснээ болоод буцаж явдаг. Яг энэ хооронд нь Кони тэднийхээс гарч харагддаг. За Конийг явсны дараа Полж буцаад орохоор шийдсэн бололтой буцаад хүрээд ирдэг. За ингээд Пол Эдвардын хаалгыг тогшиж тэр хоёр уулзлаа. Эдвард ч түүнд Конигийн нөхөр гэдгээ хэлдэг. Эдвард ч маш тайвнаар түүнээс анх яаж танилцсан гэд бас бус зүйлийг асуудаг. Пол харин бүр улаан цагаандаа гараад ямар ч санаа зовох юмгүй бүх асуултанд хариулна. Бараг л ийм байрлаар энд гих нь холгүй яриа өрнөдөг. Эдвард гэрээр нь хийсээр Полын орны дэрэгдээс шилэн бөмбөлөг олдог. Уг нь энийг Эдвард их нэртэй бэлгэлж байсан юм байна лээ. Тэгсэн чинь Кони Полд бэлгэлчихсэн байдаг. Ингээд Эдвард бүр их сэтгэлээр унаж нүдэн бүрэлзэж эхэлдэг. Ингээд тэр гэнэтгэл босч ирээд Полын толгой руу өнөөх шилэн бөмбөлгөөрөө зогчихдог. Полын толгойноос маш их цус гарч тэр газарт өхөдхийн унаад өгнө. Ингээд хүн алж айд сандарсан Эдвард 911 руу залах гэж байснаа болчихдог. Тэгээд тэр гинэтхэн босож хурууны ихээ эд мөрийн баримтаа цэвэрлэж байх зур Поли утсан дуудлах хэрэг бөгөөд тэр нь Кони байдаг. Би дууд шуудангаар ингэж хэлхийг хүссэнгүй. Гэхдээ би дахиж ингэж байж чадахгүй. Гэр бүлээ зовоохыг хүсэхгүй байна гэж хэлээд дууд шуудан үлдээдэг. За ингээд Эдвард мааж бүх зүйлсийг цэвэрлээд Полиг хевсэн доороогоод байрнаас нь гарч машиныхаа багажинд хийгээд хүүхдийнхээ сургуулийн тоглолт руу явна. Сургууль дээр нь очоод нойлын өрөө орж цус болсон хувцас хаян өөр цамц өмсөж биеийн дээрх цусаа сарилгаад эхнэрийнхээ дэргэд очоод суудаг. Тэд хоёул гим нүглүүлсэн царайгаа нэгнийхээ дэргэд инээмсэглэр нуув. Ингээд тэд гэртээ ирсэн байх бөгөөд Эдвард шүн нууцаар гарч аван хогийн цэг дээр очиж Паулийн цогцыг нуудаг. За ингээд маргааш нь болж Эдвард ажилдаа явна. Энэ хооронд гэртэн цагдаа нар ирэх бөгөөд Паулийн талаар ярьдаг. Полын ширээн дээр Конигийн нэр утасны дугаар нь байсан болохоор цагдаа нар ирсэн гэдгээ хэлнэ. Полын гэр бүлийн хүн нь түүнийг ор сурггүй алга болсон гэж цагдаад мэдгдсэн байдаг. Тэмээ. Полчос гэрэлсэн их нэртэй байсан. Конич түүнийг сайн таньдаггүй бас уулзаг уулзсан юу ч мэдэхгүй байгаа талаараа хэлдэг. За цагдаа нар ч илүү юм асуулгүй яваад өгнө. Ингээд үзэгдэл солигдож талархлын баяр болж байх өгөөд энэ хооронд огны цэг дээрх ажилчин Паулийн цогцыг олдог. Ингээд 7 хоногийн дараа цагдаа нар ахин Эдвардын гэрдэрж Паулийн цогцыг олсноо хэлэн тэднээс дахин хідэн зүйлсийг тодруулдагч юу ч олж мэддэггүй. Цагдаа нарыг явсны дараа Кони их л гонигтай суудаг. Үзэгдэл шилжиж Кони хувцснуудаа цэвэрлэгээний газраас авч байхдаа нөхрийнхөө хөрөмний халааснаас өнөө мөрдөгчийн дарсан зургуудыг олж хардаг. Тэд оройг найзуудтайгаа хамт гэртээ өнгөрөөж байх үед Полд бэлгэлсэн өнөөх шилэн бөмбөлгийг гэрт нь ойхийг Кони харчихдаг. За ингээд найзуудыгаа явсны дараа тэд хин хэнийхээ нууж явсан бүхнийг мэдснээ хэлж Эдвард дотроо байсан бүх бухимдлаа Конид хэлж тэд муудалцдаг. Өдөр хоног өнгөрсөөр Эдвард Кони хоёр бие биенийхээ хийсэн зүйлсийг уучлжээ. Тэд хамтдаа өөр газар руу нүүе, жижиг байшинд амьдрий, бүхнийг шинээр эхлэе гэж ярилцсанаар кино маань дуусдаг.
Энэ удаагийн кино маань хосууд хүүхдтэй болсноор бэлгийн амьдрал нь идэвхгүй болж хөндөрөх. Эсвэл нэг нь хит их ажилдаа анхаарснаас үүдэлтэй гэр бүлийгоор амьсгал таагүй болох. За нөгөөтэйгөр Полийн зүгээс харуул хол зайны харилцаан дээрх хууралт гэд их л олон асуудал харуулсан кино байлаа. Товчлон өргөж байгаа болохоор зарим нэг нарийн деталийг орхисон. Хэрвээ та бүхэн бүтнээр нь үзхийг хүсвэл Google дээрээ сайгаад англи хэлээр нь үзэж болно. Энэхүү бичлэг маань таалагдсан бол subscribe хийж лайк дарж дэмжээрэй. Хэрвээ таалагдаагүй бол зайлгэж бишиж болдог шүү дээ. Баяртай.